Яг үндэ нэг юм байхгүй. Хүмүүс асуухаар ингээд нэг жорч юм уу те эсвэл нэг юм ганц хууц юмсэд байхгүй. Хизээш тийм энгийн байдаггүй юм лээ. Яг цагаад л. Анх бас л яг би хүмүүсд тэгж боддог гэсэн те нэг хоолоос өстой ч юм уу те эсвэл нэг юм ганцтай нэг гоё юм олж авах өстой ч юм шиг те эсвэл яах нэг антибиотик хэрэглэх өстой ч юм шиг нэг юм анх бол тийм л төсөөлт байсан. Тий. Одоо болохоор нөгөө нэг бүгд л нөгөө нэг одоо юу гэдэг нэг шөнө дотор алгуулгачих тийм хүсчихэд штэ. Миний гол арга шалах гэдэг штэ. Миний гол асуудал болохоор яг энэ юугаа одоо хоолны дэглэм минь орц материал хүмүүсүүдийг хаанаас судалж одоо энэ knowledge-үүдийг цуглуулж одоо бий болгоо тий. Айгу жижигээс эхэлсэн. Тэр чи ер нь бол анх бол YouTube-с эхэлсэн. YouTube-с ер нь бол голчлон те олон улсын зэрэгтэй янз бүрийн эмчнэрийн мэдээлэл, судлаачдын мэдээлэл одоо юу гэдэг нь бүр TEDx нь байна уу юу үзээгүй юм байхгүй ер нь юм л бол тэгээ үзээ сууж яадаг байсан. Тэгээ явандаа нэлээд уншдаг болсон, судалгаанууд нэлээд хардаг болсон те. Тэгээд явж байгаад нэгдүгээр мэдээж хоол ус амар чухал тэр үнэн байхгүй. Гэхдээ таргалтын тэр ч Монголч шүү. Ялангуяа хөгжиж байгаа ийм бохирдол ихтэй, стресс өндөртэй ийм хотод ийм одоо тийм үгдийн орчны ийм бохирдол тэгээд амьдралын өвшил ийм буруу болсон манайх шиг ийм ядуу улсад бол нэг номерын хотод үүсэж байгаа асуудал бол стрессийн даргалт. Ялангуяа энэ хүүснээс доотх гэсэн үг. Хүүснээс доошогоо одоо энэ жиг таргалт хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь бас ер нь 5 6 төрлийн таргалт бол байгаа. 5 төрөл гэж байна. Тэнгүүд тэрний хамгийн түгээмэл байдаг. Ялангуяа Монголд бол хамгийн түгээмэл нь стрессийн таргалт гэж байна. Стресс гэдэг юм маань тэгээд судлаад тийч нөгөө хийсэн юм дэрхгүй яг нөгөө угс шалтгааны нь олсон байхгүй. Яг хөөгөөд яваад стресс хаанаас бий болт юм бэ? Стресс юу юм бэ? Стресс чинь даавар байгаа байхгүй. Олон даавар. Гэхдээ нэг номерт стрессийг тодорхойлдог даавар нь кортизол байхгүй. Кортизол гэдэг даавар. Энэ даавар урт хугацаанд өсдөг. Тэгээд хит өсөөд урт хугацаанд кортизол өндөртөө явахаараа тэр нь тогтчихдог байхгүй. Энэ бөөний дээр нөгөө хоёр булчирхай байдаг. Тэр кортизолыг ялгаруулдаг стрессийн даавар гэж байдаг. Энэ яадаг вэ? Тэгээд тэрийг ялгаруулдаг одоо тэр нөгөө бөөний дээр байгаа булчирхай шүү дээ. Тэр маань хатангар шаад ажиллагаанд оголцдог байхгүй. Тэгэхээр юу болдог вэ гэхээр стресс байнга өндөр. Ингээ стресс байнга ялгараад байна гэсэн үг. Ерөөс ингээ тохирчдаг. Цаг үргэлж уурлах гэсэн. Байнга стресстэй байна гэсэн үг. Тий, стресс гэдэг маань бас юм. Энэ даавар маань юу гэхээр зөвхөн уурлах биш. Түргэн ааш гаргах те, юм цухалтах те. Тэгээ ер нь сэтгэл зүй докторгүй болох. Тэгээд хамгийн гол нэг аюул нь энэ л. Стресстэй хүн буюу тэр дааврыг ярьж байгаа шүү. За стресс гэхэд бид уур бүхэн. Тэнгүүд стрессийн кортизолын даавар өндөр байгаад тэр нь буухай болчихсон 5-аас 10 жил явцсан хүмүүс ялангуяа багтаа 5 жил. Ингээ явцсан хүмүүс юу тохиолдог вэ гэхээр би survival мод орчдөг. Survival буюу амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Өөрөлд энийг бүр түүхээрээ судалсан байхгүй. Тэгээ юу болдог? Стресс кортизол байх ёстой даав. Энэ биднийг амьд үлдэхэд нөгөө байгалийн шалгарлаар тийм ээ амь гарахад хэрэг болдог гэсэн даавар байхгүй. Бүх даавар зоригтой шүү дээ. Бүх даавар хүнд хэрэг болдог гэсэн. Юунд хэрэг болдог гэсэн чинь араатан амтан дайрна шүү дээ чамруу тийм. Эсвэл маш хүйтэн тийм. Эсвэл шүн даарна. Эсвэл ингээд юу н амь нас чи эрсдэлд орсон үед энэ ялгардаг байхгүй. Unconscious-ны яг зөв. Энэ ерөөсөө чи өдөрч чадахгүй нэг тийм. Ямар нэгэн шок, өндөр хэмжээний стресс хүн хүлээж авангууд кортизол нь өндөр болоод чи survival хийх хэрэгтэй болдог. Тэр үед юу болдог гэхээр хүний бодис солилцоо удаашин, хоо шингэц удаашин, тийм ээ. Нөгөө нь хилээд байгаа бие эдгэрэх, бие амраах бүх процесс зогсно. Ягаад тэгэхээр хүн нэг дор олон юм хийх чадваргүй байхгүй. Бид нар өөрсдөө гэж мундаг гэж бод. Үгүй. Бид нар яг адилхан амтан байхгүй. Зүгээр араатай амтан. Энэ амтан юу хийдэг вэ гэхээр хүнд асуудал тулгарлаа, амь насанд нь аюул очлоо гэж үзэнгүүт биеийн бүх процессыг зогсоодог. Өөрөөр идэх процесс зогсно, хоо шингэх процесс зогсно, амрах процесс, унтах процесс бүх юм буюу эсвэл удаашна. Ингэсний дараа юу болдог вэ гэхээр амьд гарахын төлөө зөвхөн булчин зүрхэнд бүх одоо энерги, бүх одоо юу гэдгийг функцүүд очно. Булчин чи илүү ажилласан. Тэгээд цухтаан тий одоо араад амьд үлчи цухтаах шүү. Амьд үлхэнд зүгээр ухаан галзуу цухтаан. Эсвэл тултна. Шууд ингээл солиот юм шиг алдсан. Тэгээд яадаг вэ? Тэгээ адреналин ялгардаг. Тий бус гормонууд үүснэ. Тэгээд алцаад нэг үл чи үхэн нэг үл амьд гардаг байхгүй. Энэ ингээд хүн төрөлхтний сая жил сая ирвэл тэ Homo sapiens 100 мянган жилийн түүхийг үзэнгүүт ийм байсан байгаа байхгүй. Тэгээ юу болдог гэсэн бахна. Тэгээд чи амьд гарвал яах вэ? Тавьшин штэ. Тийм. Тестүүд нэ. Oh my god. Тэгээд ингээд гинт ядарснаа бид нар удаадаг штэ. Сүлний хоолгонд ичээл нам унтах байхгүй. Амар бич ачаалтсан тэ. Тэгэл одоо бид нар яадаг вэ? Стрессний дараа бид нар юу хийдэг вэ?
Чи чинь амар өндөр стресстэй оройтоод суугаад эннийхээ дараа юу хийдэг вэ? Хамгийн түрүү стрессээ тайвшруулах юм. Тайвшрахын тулд юу хийдэг вэ жишээ нь? Гэхдээ дуртай нөгөө тайвшруулдаг юмудаа л хийн шүү дээ. Өөрийнх нь юм мэдэж байгаа хөгжим сонсох юу яа алхах юм уу, шүвшүрт орд юм уу тий. За. Тэнгүүд ихэнх хүнд яадаг вэхээр стрессийн гормон өссөнгүүд ялангуяа их хэмжээнд өсөөд гормоны ийм балансгүй тий баланс алдсан энэ тохиол бус гормон нөлөөлж байгаа шүү дээ. Ойлгож байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд энэ чинь өөрчлөлт өгч байгаа. Тий сэтгэл готрол хийхдээ оруулдаг. Стресс өндөр яваадсан сэтгэл готрол бүр нөгөө талд нь заавал байждаг. Хинхтэй их бага хэмжээнд тий. Бүр тэг контрол төвшин боломжгүй болж байгаа. Боломжгүй болчихж байгаа. Яг стресс байгаа цагт чи сэтгэл готрол сэтгэл зүйн хувьд өөрчлөлт заавал ордог гэж гормон очирсан. Ингэж яваад ихэнх хүмүүс стрессээ эрүүлээ тайлахгүй шүү дээ. Тий? Маш цөөхөн тохиолдолд тийм ээ. Хүмүүнийг ойлгоцсон хүмүүс яадаг хэр мэдгүй гараад гүйдэг ч юм уу, алхдаг ч юм уу, тий, нар салхин гардаг юм уу, тий. Ялангуяа яг зуны цагт бол хийхтэй тий. Өвөл бол яадаг бид нар ихэнхдээ муу хоол хүн сэргэлэн, чихэр сахар их хэмжээтэй зүйл шоколад гэдэг тий. Тий. Халуун гом энэ төр. Тий халуун гом байна уу, тий. Эсвэл ядгийн одоо нөгөө тий өөр юу гэж идэх юмар тайлах гэдэг тий. Идэх юм. Идэх юм өөр донт тусахгүй. Донтуулдаг хүмүүс байдаг. Ингээд холбоос нь тэр байхгүй. Стресс өндөртэй хүн новш ер нь айгүй муу хүн сэргэлдэг. Хүнснээс гадна боловсруулсан чихэр сахар шоколад ам. Яалтчуу junk food гэхээр ялангуяа KFC ордог, пицца хат ордог байхгүй юу? Стресс нь орой ажиллаа таарлаа ёо манайх за ёо гэж хэлэх уун KFC орно, пицца хат орно тий гэдэг ч юм уу зүгээр нэг шидэжүүд нөх уух ч юм уу тий. Хязгаарч өө хэдүүлээ сайхан сагс тоглох ихгүй шүү дээ. Хийхдээ хийхгүй байхгүй. Тийм зурш байхгүй байхгүй. Тэгээд стрессээ буруу тайлна. Тэгээд буруу стресс нь юмд тайлахдаггүй. Буцаад бие стресс үүснэ. Яагад бол чи шим тижээлгүй, ходоод муутгадаг, бодис солилцоонд хортой, тийм ээ, дархлаа унгаадаг, новшин үс эргэлж байна. Ингээд тамийн тохонд орчиж байгаа байхгүй. Чөтгөрийн дөрөг. Яг чөтгөрийн дөрөг гэдэг байна. Яг чөтгөрийн дөрөг рүү яваад орчиж байгаа. Стресслээ, стрессийг нэмэгдүүлдэг хүн сэргэллээ. Тэгээ нойр одоо юу гэдэг нь нойр чинь бас асуудал ойлгомжтой тий. Бүр нөгөө стресс нүн чинь өшөө унтахгүй шүү дээ. Ингээл өчигдрөө бодоод маргаашаа бодоод тий элдв нөгөө фейсбુકийн ингээд ухаалтай ингээд стресс нэмэгдээл ахаас ч буурахгүй. Тэгээд 100,000 жил зав. Зүгээр 10,000 жил өмнө бодлоо. Бид нар стресстэй шалтгаан байсан уу? Яа юунд стресстэй вэ? Хоол хүн сайхтал. Тий. Хоол яг хоол олдохгүй өсөж үхэх гэвэл стресстэй шүү дээ. Бусдаар бол хоолоо олцсон бол тэгээ санаа амраад эсвэл нэг мангараар яхад бол тэр чинь нэг үржүүл үрчин те нэг тэгээд өөр эш болоод нөгөөтгөө ингэчээ дунтчихвал өөр юм байхгүй шүү. Юу цараа зовхгүй байхгүй. Толгой юу ч ажиллахгүй. Яг ажлын маргаашийн хоол ч юм уу те дараагийн юма өсвөл бодно. Тэгээд болчихж байгаа. Тэгээ ерөөс цэвэр биологийн цагаар л болж байгаа. Яг зөв. Биологийн цагаа завна, байгалийн гэрлэлээр явна. Тэ 10,000 жилээс өмнөх процесс байхгүй. Бид нар ийм л байсан. Одоо цаг дээр бидний одоо нийгэмшилгээд байгаа хоцилт гэдэг байгаа энэ орчинд бид нар өөрсдөө авчираа тавингууд энэ гортизол гэдэг юм чинь буруу ажилтдаг болсон. Буруу штэ. Ажиллагаанд оролцсон байхгүй. Бидний нэг улчирхаанууд чинь буруу ажилтдаг байхгүй. Нарны гэрлүүдэрж авч ийн үү те. Энэ хийсвэр гэрлүүд чамд нөлөөлж байгаа те. Мелатонин чинь дарж байгаа те. Нойрын чинь сайкл алдагдчихж байгаа те. Хоол хүнс изээ идэх чинь айгу ойлгоо. Ямар амар дарддаг бай. Чи тэгж байгаа. Уушлаа бид өөрийнхөө тусаа ер нь тий зүгээр санаа бол тийм байхгүй. Тэгэхээр олон гормон олон даваарын асуудал байгаа. Хамгийн энгийн хамгийн түгээмлээд энэ кортизолын асуудал байхгүй. Бид нар зүгээр survival буюу зүгээр л амьд үлдэхийн тулд бидний бие өөр өөрсдөө регуляц хийгээд амьд гарахын тулд юу ч тасн зогсож чаддаг байхгүй. Гэхдээ тэр хязгаартай. Буруу өвчлэр байнга байж болохгүй нэ. Байнга явбал асуудал. Тэрээс биш богино хугацаанд кортизол хэрэгтэй. Богино хугацаанд хүн те эндорфин хэрэгтэй тийм ээ тестостерон эрэхтэй хүнд амар хэрэгтэй гэдэг чигтэй ингээд бүх төрлийн давруу тодорхой төвшөндөө тодорхой хугацаанд байвал хүн ирүүлв. Аль нэг нь хитрээд багасаад ирэхээр урт хугацаанд тэр нь ингээд өөрчлөгдөхгүй ингээд өөрчлөлтөнд ороод хадгалагчвал аюулчдаг байхгүй гэмтэлж. Болдоо нэг асуулт за айгуу гоё ярьж би бүр наанаас ч асуух юм зөндөө байна. Бүр амар их юм харж байна. Чи асуугаад яваа. Зүгээр ингээд айгуу 50 газрууд идэв чинь ингээд стресстэй шат бүх юм ойлгомжтой тест хот мөртлөө одоо хамгийн ойрын жишээ нь одоо Окинава арал ч юм уу тийм бүх юм маш тайван байдаг. Зарим металлын тосгон ч юм уу тийм хүмүүс нь амар урт наслаадаг. Тэр нь болохоор ерөөсөн наач нэг стресстэйгүй байгаатай л холбоотой байна гэж ойлгож болох. Манай нийгэмч одоо ингээд дуу чимээний бохирдолтой гэрлийн бохирдол бүх юмний бохирдлын төв болсон. Улаанбаатар бол тоос шороо нөгөө хойтол уулаас урж ирж байгаа юм тийм. Иймд байгаа дотор одоо ямар ч 50 байлаа гэсэн бас бохирдохгүй биеийн сэвдэхгүй гэж байхгүй байгаа даа шүү дээ. Асуудалтай болоод шүү дээ. Тэгэхээр бид нэр урт насныг үл ер нь стресс багтай 50 байх нь зөв үү? Зөв.